л да. Эдгээр одоо юу вэ? Энэ болохоор одоо нэг амархан салах зориултаар одоо шөрөвтөж боохгүйгээр амархан эрзэнтэй ингээд амархан салах зориултаар ингэж. Ямар нэгэн хол орлоо гэхэд ингэж өөртөө ингэж тас усраа сугаа яах. Тэгээ сугараад өвчнтэй. Тэгээд ихвчлэн их контакт үүсдэг байхгүй бид нарт. Одоо ингээд зэрэгцээ явж илээ гэхэд ер нь контакт их үүснэ. Тэгэхээр амархан салаад унжиг л амархан. Тэгээд цааш нь явах юутай. Дис юу ба. Энийг хаяад цаашаа явах юм байна. Тийм, хаяад. Хамраа онгойлгот энэ дээр атааш онгойлгож байна. Тийм. Энэ одоо хамгийн амархан онгоохоор л юу ингээд тавьж байгаа. Одоо хөдөлгөөр нь бол ер нь энэ миний машины гүйз байна өөрөө Nissan SX 200 гэдэг. Маркийн машин байгаа. Тэрийг тэгээ нөгөө өөрийнхөө жанрт Origin Labo гэдэг юм body kit. Одоо энэ гадна facelift юм боо. Origin Labo гэдэг одоо facelift хийсэн. Тэгээд одоо энэ Nissan гүйзүүдээр Toyota мотор тавьсан. Энэ мотор нь Toyota мотор юм байна. Toyota мотор 2.5 turbo. Тэгээд нөгөө нэг одоо энэ яг нэг уралдах зориулттай болгож одоо энэ дрифтийг зориулттай болгож хөнгөн цагаан харьжаатар кулер одоо өндөр даралтын пүлөө энэ болохоор одоо GRD турбо GRD-ийн одоо TT06 20G гэдэг турботой. Тэгээд одоо дээшээ манифолттой. Одоо өөрийнх нь гарах хүч нь ер нь бол нэг 400 морины хүчтэй. 400 морины хүчтэй. Бүх юм яг нэг өөрийнхөө гараар бүгдийг янзсан. Одоо жишээлбэл Маслын шүүрэн энд байлэхэд энд ингээ гаргаад ирсэн байна тий. Тэгээ бензинийх нь юу нэг байна. Одоо ингээд жирийн машин бол зүгээр энүүгээр өөрөөрөө хөрөгдөг бол одоо эдрийг ингээд 5-6 дугаар цилиндрийн шууд ингэж өгч өндөр даралтаар хөрөгдөг. Хурдан хөрөгдөг гэсэн үг. Тийм хурдан хөргөн. Тий. Бүх юуг нь одоо ингэж хийсэн. Нодраг одоо компьютер тий. Тусдаа бензин нөхцөл тусдаа ганцхан 98-аар явдаг. 98-аар явдаг. Энэ машинаас өөрөөс нь үлдсэн юм юу вэ энэ дотор? Одоо өөрөөс нь үлдсэн юм бол одоо энэ араан байна. Энэ араамаас босна бүгд ингээд. Тийм энэ өөрөө бол тийм 92 оны машин. 92 оны машиныг бид нар өөрсдөө янзлж энэ араа маань ингэж бэхэлсэн байгаа ингээд. Тийм гагнуу. Яг ингээд тийм зориултын юугаар бэхлээд. Одоо энэ нь болохоор одоо аливаа нэгэн контакт үүсгэх юм бол тотгошоо орохгүй гэсэн мөрөдлөөр каркас маягаар ингэж цутгасан. Ингэж хийсэн. Энэ каркас ч гэсэн өөртөө хийсэн. Тийм. Одоо энийг хийдэг бас тусдаа залуучууд байдаг. Тэр нь бол айгуусан юмнууд нь хөлтөрж байгаа. Тийм. За. Одоо энэ дугуйн жишээлбэл одоо яг энэ уртлын дугуй нь болохоор Westlight гэдэг. Хятадын одоо яг дрифтийн зориултын дугуй байна. Энэ обод нь одоо 18 инчтэй. Хас 15 offsetтэй. Тэгээд ер нь бол нөгөө нэг аль одоо дрифтийн жолооч болгон өөрсдөө тохиролж ободод явдаг 3 ободоо. Тэгэхээр одоо энэ миний яг сонгосон обод энэ обод. Яагаад ингэ вэ? Арай хүн тэгээд одоо спейсер тавихгүйгээр одоо нэг өнцгөө гаргаж чаддаг тийм. За. Тэгээд энэ дотор базагч нь болохоор GT-R 32-ын базагч байгаа. Өөр дээрээ хөргөгчтэй. GT-R-ын базагч өөр дээрээ хөргөгчтэй. Дөрвөн юутай. Гадна талаас нь ингээ харахад энэ харагдахгүй. Дотор талдаа бол айгүй хөнгөн тийм юм. Хөргөгчийн дотор талдаа юм тий. Ингээд харахад амаржийн хагдны ууд харагдаж байна. Тийм ээ. Энэ дотор нь амаржийн нэг байгаа. Тэгээд гадуур нь болохоор RGS гэдэг энэ брендийн нэг амаржийн хамгаалт хийж байгаа. Одоо ягаад гэвэл ийм асфальтан дээр амар их шороо тоос их босно. Тэгэхээр нэг амаржийн хамгаалж энэ гадуур нь ууд хийсэн. Тийм ээ. Карбон. Энэ хэсэг бас карбон. Энэ нь болохоор нөгөө эсэмлаа. Энэ эсэмлаа. Энэ хэсэг эсэмлаа. Энэ карбон. Одоо энэ яг энэ уг өөрийнх нь араан болохоор төмрөөрөө байгаа. Энэ болохоор зориултын одоо альва нэг юм хэрвээ хоёр машин мөрүүлэх юм бол зориултын хамгаалтын гэх юм. Энэ автлын дугаар болохоор арай өөр дугаар. Тийм арай өөр обод. Энэ болохоор P30 байна. Арай хөнгөн. Хоёр базагчтай байна тий бас базагчн дээрээ. Тийм энэ болохоор одоо нэг уртлынх чинь адилхан GT-R-ын юутай. Урд энэ Rainbow нь болохоор нэг одоо бидний тогтмол ашигладаг гар картаны тийм базагч байгаа. Rainbow чинь юу супер карууд таа. Тийм бүгд энд нь баг. Дрифт хийдэг машины багаж ямар гэдгийг харцгаая. Одоо энэ нөгөө нэг сток банкаар бол бидний нөгөө өндөр өнцгтэй гараж зэгтэй явна төөс сухтах хүч нь одоо дали явдаг байхгүй. Тийм учраас энэ юугаа банкаа ингэ дээр нь гаргаж цалигтын хамгаалт гэж одоо цалиганы банк гэж ярьдаг бид нар. Цалиглаас хамгаалахад ихэд эндээс энэ ерөнхий банкнаас энэ банк руу дүүргээд
Тэгээ эндээсээ өндөр нь оцоосоо тэр мотороо тийж ийна гэсэн. Тэгээ одоо 4 цагийн бүс байна. Тэгээ галын хорон тэнд байна. Аккумулятор нь хардаа. Янд нь одоо нэг одоо энэ турбондоо зориулсан шулуун 6 инчийн шулуун янд байна. Тийм. Бүкс нь болохоор 4 6-тай элстэй гэж авдаг. Тэр нь юу гэсэн үг юм? Одоо элстэй гэдэг нь чойжлын гэсэн үг. Чойжлдаг бүкс. Тэр нь болохоор одоо 4 6 гэдэг нь болохоор нэг арааны харьцаа байхгүй. За. Одоо тухайн 1-р араагаар явж гинөө, 2-р араагаар явж гинөө, 3-р араагаар явж байгаа. Нэг одоо их утаатай явна шүү дээ, тий. Үзүүлэлт өндөртэй явахын тулд одоо бүксээ өөрөө сонгож тавьдаг байхгүй. Удаан гол мушгирдیں۔ Тэгээд энэ бүкс эвдэрдیں۔ Тэгээд бусд нь гайгүй дээ. Тий. Дугуй илэгдэнэ. Тэгээд шин дугуйгаар ер нь бол нэг энэ замаа нэг 15 тавина. 10-аас 15 удаа. Хуучин дугуйгаар гэх юм бол арай тэрнээсээ бага мэдээж. Нэг дугуй ямар үнэтэй ах вэ? Нэг дугуй нь одоо энэ дрифтийн одоо яг зориултын дугуй нь болохоор энэ 350-аас 700 мянга орно. Нэг шиг. Одоо би 700 мянга 4 дугуй тавина гэдэг чинь тий. Тийм. Тэгэхээр юу яахгүй штэ. Яг зөвхөн урдаа тавьдیں۔ Бид нэр болохоор. Одоо тийм шин дугуйгаа урдаа тавьж нөгөө нэг хорилтой барьж, хойдлын дугуйгаа болохоор одоо шинж гисэн арай зурлал багтай дугуй. Одоо жишээлбэл одоо суперкар GTR гэх юм бол тий. Одоо зурлалтын хүч нь 200 юм уу? Юутай гэхгүй 200-тай байдаг. Одоо энэ дрифтийн бидний энэ дугуй болохоор 140-с 240 орнд байдаг гэхгүй. Одоо тэр нь арай бага юм биш үү? Тийм, арай бага. Зурлалт нь одоо зурлал нь гэхээр одоо та энэ хоёр дугуй ингээ хүрээд үзээр. Тийм, айгүй зөөлөн тийм балуурал шиг байгаа тэр нь. Наач мөр аим хатуу. Аян хатуу нэ тий. Үндсэн одоо энэ моторын өөрийнх нь хянах. Одоо энэ дээр тос юугаа бүгдийг хянана. Энэ болохоор турбоны зарт. Би турбогоо одоо хиттэй явж байгааг энүүгээр харна. Турбогоо эндээс нэмж болдгоо. Болно. Энэ энүүгээр нэмнэ. Одоо нэмдэг нь яг энэ талтай нэг гартаг ойрхон. За. Бүх юм ер нь бол яг ингээд суухтай аль болох гартаа бүгд ойрхон гэсэн. Ягаад гэх юм бол зогсож болно шүү дээ, тий. Энэ болохоор миний бензин агарын датчик. Одоо бензин агаараа хэмждэг. Энэ болохоор ус хэд халж гин үү те. Ус чан халдсан байна. Одоо зогсох юм бол энийг энэ болохоор одоо моторын маслын даралт. Хэр халуун байна, хэр ажиллаад байна. Энэ болохоор нөгөө вольт нь. Одоо нөгөө тог тэр хэмжээний тогтой биш үү те. Одоо эдгээр гэх юм бол одоо энэ гэсэн тустай. Одоо энэ ингээ шил арчигч. Шил арчигч юм. Ямар супер шил. За энэ арчигч явдаг байгаа. Нөгөө жижигхэн идэж ажиллаж нөгөө банкч. Банкны жижигхэн юу? Ингээд тустай ажиллана. Тийм ээ, шатдаг гэж шүү дээ. Тэгээд одоо энэчнээс асаахаар бол энэ гурыг дээш нь ингэж хэлгээд машинаа асаахтаа гэсэн үг үү? Тийм, машин асаахтаа одоо ингэ. За. Энэ гураа дээш нь хэлэх нь. Тэр самбар дээр бүгд гараад ирэх юм. Тийм ээ. Энэ дараа ажиллаж байгаа одоо ингэж. Тэгээд саналман цорыг альцмалтай. Яг зөвхөн надад зориулсан. Одоо би өөрийнхөө тим альцмарын санал авах гэдэг юм. Одоо энэ гар гардаа гэх юм бол зүгээр машиныг чинь эндээд шүү дээ. Энэ болохоор нөгөө өндөр хурдаар явбод би нэг хүчлэг энийг татчаад тавилаа буцаага үлдээсэн. Тэгвэл ингэж очиад ингэж явах. Арай жоохон хол зайтай байна. Энэ болохоор одоо бүр одоо нөгөө унахгүй үед энэ дээр дарчтай. Тэгэнгүүт нөгөө хүн асааж чадахгүй. Энэ болохоор одоо болохоор зүгээр ямар ч хүн суусан ингээд татдаг дэж төлөөл асааж шин. Энийг зөвхөн надад гэдэг. Энэ болохоор одоо ноос төлөвтэй юм биш үү те. Энэ болохоор одоо нөгөө тог салгах чинь. Үндсэн бүх тогийг салгана. Өндөр хурдаар явж 2 машин мөргөлдөөд эзэн ухаанг болсон байх юм бол нөгөө хүн мэдэхгүй шүү дээ. Тийм учраас энэ дээр одоо тэмдэг байгаа юм гал гэдэг. Энэ утраа. Энэ амар хангууч өөр дахиад энийг хамаагүй зэрэг салгах чамраа болох юм шүү дээ. Энэ юу энэ шараа? Наа чи болохоор одоо алчуур. Энэ дотор нь бүр хэлээд тогтмол найт юм. Тогтмол найт юм байна. Тийм буст контроллер гэж байдаг. Тэгэхээр одоо би явж байгаа нөхцөлд нэг таг гэдээ хараад чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг ингэж ягаад шууд эргүүлчихдэг байхгүй. Энэ дээр болохоор нөгөө шууд эргүүлгээд огцом хурдан буст хийж явж шүү дээ. Z 350 хорог байгаа. Тэгээ энэ болохоор 6 араатай. 6 араатай. Энэ нь 3 дугаар араагаар дийгдэлдэг. Энэ нэг одоо нэг шат дээшлүүлээд гэж байгаа байхгүй. Энэс ч одоо Монголын
ч юм уу те. Бүгдээр яг нэг ижил 2 дугаар аргаар явдаг гэсэхгүй. Тэгэхээр дэлхийд одоо 2-оос салаад бүр амар удацсан. 3-аас л хийж байгаа юм шүү дээ. 3-аараа ихэд саяных шиг юм утаатай яг үзүүлэлт өндөртэй явахгүй. Тэгээд нэг одоо гадагшаа зарах гэдэг болохоор өөрийгөө сайн эндээ бэлтэж чинь та тийм үү. Тэгээ 3 дугаар аваад.